Би хавиргаа мэсцлээр ахуулна гэж боддог байсан. Наа чи ийм ярдгуур том хавиргатай хүмүүс байна уу? Би ер нь багасаа л угаасаа ийм том хавиргатай байсан. X-с өмсдөг чүрийсэн дургаа байхдаа хүртэл том хавиргнаас болоод тайлгууд өрүүлж харагддаг байсан. Нэг удаа ханаалаа зогсчихсэн чи ангийн хүүхдүүд агима дөрөв мөмт юм шиг харагдаж ийн гэдэг нээлттэйдээ. Тэгээ ямар санда доотлын 3 хавиргаа мэсцлээр ахуулна гэж боддог байх уу? Том хавиргыг төрөлхийн биеийн галбир гэж бодсон чи үгүй болж таарсан. Энэ бол буруу амьсгалд буруу зогсож бас гизээ татдаг зуршлаас үүдээд хавирганы ясанд хилчигдэг юм байлээ. Тэгвэл хавирганы бариагаар хэлсэн хавиргнуудыг зөв байрлалд нь оруулж болдгийг мэдэх үү? Энэ талаар нэлээд судалсны эцэст Монголд анх удаа Япон ясны байрыг нэвтрүүлсэн саран салууны хавирганы байранд орохоор шийдсэн 3 өдөр дараалж орохоор нэг курс болд юм байна. Яг чи үннийг хэлэхэд эхэндээж би бас байраагаар хүний ясыг өөрчлөн гэж юу яах вэ гэж бодсон л доо. Гэтэ юмыг яаж мэдхүүгээ хэмжилттэй хэлгээд орсон. За тэгээ байрааны өмнө хавирганы маань үнцэн 105.3, хавирганы тойрог нь 81 см байсан. За тэгээ яг хавирганы байр нь бол нэг удахгүй бас өвдөхгүй. Хамгийн сонин нь барайч хавиргыг маань яг зөв байрлалд оруулж байгаа нь өөрт мэдрэгдээд байсан. Эхний оролтоос хавирган дотгошоо жоохон хумигдаад хавирга байсан газар нь харин сул арьс үлдчихэд идэм бэлээ. Хоёр дахь оролтын дараа бүрч цэгцрээд эхэлсэн. 105 байсан хавирганы үнцэг чинь 89.6 болсон байна. Хавирганы тойрог нь 78 болж. Хурган тайлмайл гараад ирсэн жах шиг. 3 дахь оролтын дараа 105 байсан хавирганы үнцэг 20-аар буурж 85 болоод хавирганы тойрогоос 6 санж хасч 75 болсон байсан. Барааны дараа босоод ирэхээр яг аргагүй энд ингээс сул арьс үлдчихсэн. Хавирга байсан газараа хавирганы хэлбэртэй арьс үлдчихэд байгаа. Хавирганд хитлээ цаашаа явсан гэхээр аргагүй юм л да. Одоо би хөвлийн авийн өөхөө жоохон арилгаад арьсаа чангалчих юм бол өмнө хизээж байгаагүй тайлнад гарч ирэх гээд байна. Хавиргыг үнэхээр бариагаар багасгаж болтгийг өөрийн биеэр үзлээ. Саран салуунд бас гавлын ясны, лимпийн арцх ингээд олон төрлийн барай байд юм бэлээ. Би дараа нь арцхийн барайнд явж үзнэ.